За эндээс эхлээд доктор суктомова доманы сүксэс доманы шама ян доманы шушма шарибу те суктомова доманы сүксэс доманы шама доманы шушма ноо гэж. За дандарлааран болон энэ эмтгийн тайлбар зохиолууд дээр юу гэж байна гэхээр энэ хэсэг болохоор 5 зам байгаа шүү дээ. Лам га тийм ээ. Цоглом, жорлом, тоглом, хоолом, мэлэлам гэж байгаа шүү дээ, тийм ээ. За тийм чуулганы мөр гэж хэлж байна. Чуулганы мөр, найрлахын мөр, үзэхүй мөр, эслийн мөр, үл сурах мөр гэж. Тэгэхээр энэ дээр энэ рупам шуньята. Рупам сук тийм ээ. Шуньята. Сук бол дүрс бол хоосон шуньята. Шуньята эв. Шуньята хоосон чанарч эв гэдэг нь тэрнч энэч. Шуньята эв. Хоосон чанар энэч рупам. Дүрс шилж штэ тийм ээ. Тэгээд дүрсээс рупат гэж энэ рупат гэдгийн дараа наа залгсан учраас энэ санскритийн тэр санди гэж бэлдээ одоо нийлбэрээр юу болж байгаа гэхээр та нь болохоор наа өсөглсөн бай. Тийм учраас рупан наа гэж байгаа юм л да. Уг нь бол рупат наа гэж. Рупат гэдэг нь одоо тэрнээс иннээс гэсэн 5 дугаар ялгал болж. Тэгэхээр дүрсээс наа гэдэг нь үг гэсэн үг шүү дээ, тийм ээ. Дүрсээс өөр притик гэдэг нь өөр гэсэн. Дүрсээс өөр наа шуньята гэдэг нь хоосон чанар гэж байхгүй гэж. Шуньятя гэдэг нь болохоор хоосон чанараас притик гэдэг маань өөр, наа гэдэг нь үгүй, өөр рупам дүрс гэж үгүй гэж. Ят рупам са шуньята. Одоо дүрс нь аль нь дүрс нь тэр нь хоосон чанар гэж. Ят гэдэг нь аль нь гэж. Са гэдэг нь тэр нь гэж. Төгдөөр бол я гэдэг чинь одоо ган тиний гэж тийм. Жишг юм эсвэл яд рупам аль нь дүрс тэр нь хоосон чанар, аль нь хоосон чанар тэр нь дүрс гэж хэлж байна. Тэгэхээр энэ дээр аль хэсгийг хэлж байгаа юм бэ? Дандарлаар мен тайлбар дээр болохоор чуулганы зам тийм чуулганы мөр, найрлахын мөр хоёр тийм одоо бяцлалын бяцлал одоо энэ дээр байна гэж ингэж дандарлаар мен тайлбар дээр байна. За тэгээ энэ дээр болохоор юу гэж байна гэхээр энэ энтгийн Прашастр сен гэж одоо хэлсэн. Прашастр сений зохиол дээр бол тайлбар зохиол дээр юу гэж байна гэхээр яагаад одоо сүгийн бомбог гэж хэлж байгаа юм гэж тийм. Яагаад сүг домбоо, яагаад цорвоо домбоо гэдэг ч юм уу. Сүг цорвоо, түшээ домбоо гэж хэлэхгүй. Яагаад эхлээд сүг домбоо гэж хэлж байгаа юм бэ гэхээр ингэж тайлсан байна гэдэг. За сүг гэдэг нь болохоор яаж юм бэ гэхээр энэ сав мэт юм аа гэж тийм. Сав шин гэдэг нь сав тийм ээ. Сав мэт юм аа гэж. За бусад дөрөв одоо тэр нөгөө цогцос тийм. Цорвоо, түшээ, дүжид, ламшээ тийм. Энэ дөрөв болохоор юу юм бэ гэхээр энэ савн дээр шүтэж байдаг ус мэт юм аа гэж тийм. Одоо нэг нь ус, нэг нь сав гэж үзэх юм бол дүрс нь болохоор юу гэхээр дүрсний цогцос болохоор юу юм бэ гэхээр савын юм. Бусад дөрөв цогцос нь юу юм бэ гэхээр ус мэт юм аа гэж. За тэгээ юу гэж байна гэхээр тайлбар дээр хэрвээ сав нь одоо ингээ эвдэрчих юм бол ус нь бас яах вэ? Асгараад эвдэрнэ гэж тийм. Ус нь одоо асгараад алга болно гэж. Түүнтэй адилхан дүрсийн цогцыг хоосон чанар дээр ухаарах юм бол түүнд шүтсэн сэтгэлийн цогцыг ч гэсэн хоосон дээр ухаарахад амархаа гэж ингэж одоо тайлбар дээр байна л да. За эсвэл бидний түрүүний хичээл дээр ярьжсэн тэр хоёр таа гэж байгаа тийм. Хоёр унал одоо хоёр хязгаар гэж байна тийм. Хоёр хязгаар гэж вэ? Сита сэрчи гэж хоёр байна тийм. Сэрчи. Сэрэг гэдэг нь болохоор авчлан, шива гэдэг нь яваа тийм ээ. Энэ хоёрыг хязгаарт одоо унахаас сэргийж энэ сүг домбооны сүгсөө гэдгийг
хийж байгаамаа гэж ингэж тайлбарласан байна. За тэгээ энэ дээр юу гэж байна гэхээр орчлонгийн эцэст унахаас нь одоо хорихын тухайд дүрс хоосон болоо гэж одоо ингэж сургасан юм аа гэж. За хоосон дор тачаагаад гэж тийм ээ. Одоо хоосон юм чи бүгд хоосон гэж үздэг ч юм уу. Ингэж хоосон тачаагаад шитрэл унаа буюу тэр нирваны хязгаарт унахаас хаахын тулд юу гэхээр хоосон чанар чи өөрөө дүрс шүү гэж ингэж номлосон гэж ингэж танилцуулсан тайлбартай байна. За энэ болохоор юу гэхээр энэ сүгдомбоо доманы сүглэ доманы шамай доманлаж сүг шамай ноо гэдэг нь болохоор цогжиржийн гавсан одоо гомцол юм аа буюу одоо чуулган буюу найрлахын зам үрдүү одоо бяцлах ёс юм аа гэж юм байна гэж тайлбартай байна. За одоо бид нар юу гэхээр за түүний дараа одоо энэ арай за тэрний дараа одоо нэг сүгэ хэлсэн шүү дээ тийм үсийн цогцсон. Одоо яг үгээр үлдсэн дөрөв цогцоо мөн одоо хоосон хоосон. Тэгэхээр хоосон чанар гэдэг дээр энэ тайлбар дээр байлээ тийм юу гэж байна вэ гэхээр хоосон чанар гэхээр нэг юмний одоо чанар биш юм байна. Чанар гэх юм бол одоо юу гэдэг чанар төвдөр бол цанид гэж яриад байгаа шүү дээ тийм цамаа гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ нэг юмний одоо мөн чанар гэх юм уу тийм жишээлх юм бол одоо юу гэдэг цанид цамаа гэх юм бол Марэшин донгова мий цанид гэж байна шүү дээ. Марэшин донгова. Өгүүлдэг бөгөөд утгыг ойлгодог гэн хин юм бэ хүн юм аа гэдэг ч юм уу тий. Эсвэл ланшин ширва чүй цанид гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ одоо юу гэхээр хоосон чанар гэдэг маань өөрөө дүрсний чанар биш ээ. Угаасаа дүрс гэдэг маань анханасаа юу гэдэг хоосон гэсэн. Тэрийг тайлбартай байна. За тэрний дараа одоо дөрөв цогцоо. За тэгэхээр энэ дээр юу гэхээр явам гэж байна. Явам гэдэг нь одоо ийм гэсэн. Явам маяа шүрэтэ миксми самия гэж гарч байгаа шүү дээ. Дягд гэж. Ийм химээ тэгж гэсэн. Одоо явам гэдэг нь тэр утга гэж. Явам. За явам Ветна гэдэг нь одоо юу гэсэн юм бэ гэхээр төвдөр цорвоо гэсэн. Монголоор бол одоо амсуурга гэж орчуулдаг баг тийм мөн одоо орчин үеийн одоогийн хэлээр бол юу мэдрэмж гэж ярьдаг тийм мэдрэмж амсуурга тийм Вьетнам сам энэ одоо төвдөр одоо бид нар арах юм бол за ня хоёр байна шүү дээ тийм за ня хоёр одоо энэ дээр жишээлх юм бол бид нар зан базар гэж хэлдэг шүү дээ зан гэж ярьдаг зан энэ одоо уг нь бол гя юм байна л да. Энэ за үсэг биш юм, жа үсэг юм байна. Уг нь санскрит юм бол жа үсэг. Ня бол няга. Жа ня хоёрын гя гэж дууддаг. Санскритаар бол гя гэж дууддаг. Тийм учраас юу вэ гэхээр самгя гэж. Самгя. Зан базар биш уг нь бол одоо юу гэхээр гян базар гэж байна шүү дээ. Гян базар. Самгя. Биднэрт нэг энэ юу яасан баха те энэ галагчдыг уг нь ихэнх хичээлдээ бид нэр хараад ирсэн юм те галагчдаг байна. Тэгээ эндээсээ харахад зөвлөлтөө. Жишээлбэл сая нэг хүн шүүмжилсэн байлаа нэг Facebook дээр нэг зугаатай хэл шинжлэл гэдэг нэг групп байдаг. Тэрэн дээр хүмүүс алдаатай орчуулаад тэгээд янз бүрийн бичдэг. Тэрэн дээр нэг хүн бичсэн байлаа. Юу бичсэн бэ гэхээр англиас монгол руу орчуулсан юм байна. Тэгээ орчуулахдаа нөгөө галагчлаа мэдэхгүй их алдаатай орчуулсан гэж. За юуг нь мэдэхгүй гэхээр нөгөө хятад хэлний галагчдыг мэдэхгүй. Жишээлх юм бол хятад хэлэнд одоо шинийн хот гэж бичгийг одоо яаж бичдэг вэ гэхээр X-ээр бичдэг. X. Тэгэхээр яаж уншдаг вэ нөгөөдсөн жишээлбэл хятад шишээ гэдэг шүү дээ одоо баярлаа гэдэг тийм шишээ. Тэдийг одоо галагчилж үчигтэй хэгээр бичдэг байхгүй. Х X I E гэж бичдэг. Тэгэхээр хүн уншихдаа тэрийг тэгж галагчдыг мэдэхгүй бол яаж унших вэ гэхээр хэ гэж уншиж шүү дээ. Тэгэхээр шилэн гэдгийг тэрэн дээр үчигтэй хилэн гэж бичдэг ч юм уу тийм. Одоо дандаа хэ үсгээр бичсэн баг шүү. Тэгэхээр нөгөө галагчлаа мэдэхгүй гэсэн. Түүнтэй адилхан одоо манай төвдөд бас манай монголчууд гэсэн
нөгөө манзуу гошэ гэдэг хойшоо арсан шаа байгаа шүү дээ. Тэрийг болохоор хаагаар уншаад байдаг шүү. Тэгээ манзуу гохой гэж уншаад байдаг шүү тийм ээ. Тэр нөгөө галагчлаа мэдэхгүй байна гэсэн. Энэ нөгөө галагчлаа мэдэхгүй учраас ийм алдчихж байгаа юм. За энэ дээр бол гя гэж байна тийм. Гя уртаа байна тийм. Аа гэдэг нь бол уртаа. Тэгээ самгя гэж. Самгя гэж одоо юу гэж юм гэхээр дүшээ гэж байна. Дүшээ. Дүшээ. Энэ сам гэдгийг орчуулгахдаа төвдөө энэ дүү гэдгээр бас орчуулсан байна. Сам гэдэг. Жишээлх юм бол одоо юу вэ? За, самскар гэдэг юм байна. Тийм, самскар гэдэг юм. Самгя гэж. Самгя гэдэг нь дүшээ. За, санскар. Самскар. Самс энэ дээр бол яг үгээр энэ санскритын галагчлал дандаа бүгдийг яг уу гэхээр унших хэрэгтэй. Ердөөсөө үсэг үлдээхгүй. Бүгдийг унших хэрэгтэй. За бид нар болохоор нөгөө нэг загар загт хоёр дээр харагддаг шүү дээ, тэ. Заримдаа загт гэж уншаа, заримдаа загар гэж уншаа, тэ. Тэгэхээр энэ бол үсгийн бүгдийг уншиж байгаа учраас загар гэж унших нь. Загар буюу одоо цаад санскрит бодлогоор чакар гэж унших нь. Тэгэхээр самс энэ бол яг бидний дуудлагаар гал гэж дууддаг л да. Санскрит бодлогоор бол ка тий. Самскар. Самгя, самскар гэдэг нь болохоор юу гэж юм гэхээр дүжид гэж байна. Дүжид, самскар. Кар гэдэг маань ерөнхийдөө чид гэсэн үг. Чид. Үлдэх гэсэн үг шүү дээ, тий. Хорон үлдэх гэдэг шүү дээ. Кар. За, винжан гэж одоо заримдаа уншиж хүмүүс заримдаа Вьетнам гэж уншдаг зарим тохиолдолд. Вьетнам гэж уншдаг. Вьетнам бах. Уг нь вигян гэж байна. Вигяни гэж одоо наани гэж одоо яагаад залгадаад ороод ирвэ? Вигян гэж үг байна те. Вигян гэдэг манд юу гэсэн үг вэ? Ви гэдэг нь number гэсэн. Number гэсэн. Ви. За энэ бол яг хөөхөр нөгөө үгэнд хүч нэмдэг угтар үг байгаа юм. Угтар үгч шин да угтар юм байна. За монгол хэлэнд байж та энэ тийн ялах гэж зүгээр ялах гэх юм бол зүгээр нэг ялах тийм ээ. Тийн ялна гэдэг чинь зөвхөн бүр одоо огоот ялах, тийн ялах гэж өгнүүд байж тээ. Вижай тийм Монгол хэлэнд бол вижай гэдэг нь тийн ялагч гэж хэлсэн. За вигянаны гэж. Вигянаны гэдэг нь болохоор энэ олон тоон дээр явж байгаа. Олон тоон дээр. Number шива нам гэж байгаа ш төвдөр. Нам гэдэг чинь нөгөө нэг олон тооны дагавар шүү дээ, тийм ээ. Даг гэж вэ те, нам гэж вэ. За түрүүний хичээлээр би нэг цухас дурдж ирсэн. Төвдөд бол санскритад нэг тоо, хоёр тоо, олон тоо гэж байна. Нэг хүн, хоёр хүн, хүмүүс гэж тийм. Олон хүмүүс гэж байна. За төвдөд бол тийм байхгүй гэж үздэг бол заримдаа одоо байна. За тэр байгаагийн одоо яг юугаар нэг байна гэж. Хоёр толгой тэр санскритийн жишээлбэл хоёр тэнгэр гэж хэлэх тэнгэрүүд гэж хэлэх бол санскритээр өөр шүү дээ. Диво гэж нэг хэлэх, нэг нь болохоор девах гэж хэлж байгаа. Тэгэхээр энэний ялгамжаа гаргахын тулд төвдүүд ямар үг хэрэглэсэн бэ гэхээр зарим тайлбараар даг гэж үг байдаг шүү дээ, тийм ээ. Даг. Энэ даг болохоор яг үгээр ла даг гэх юм бол хоёр тэнгэр гэж ойлгоно. Ла нам гэх юм бол одоо олон тэнгэрүүд. Тэнгэр нэгууд гэдэг шүү дээ. Гэж ойлгоно гэж ингэж нэг тайлсан. Сэд банчингийн тайлбар номон дээр хажиг найрыг гэж байдаг шиг санагдчих. За, тийм учраас number шива нам гэдэг нь болохоор олон тоон дээр явж байна гэсэн үг. Тэгэхээр санскритийнхаа нөгөө вигянаны гэдэг нь болохоор энэ нам гэдгээр орчуулсан байна гэсэн. За, шунята. За, дишиндо гэж байна те. Явам гэдэг нь болохоор ягд гэж орчуулж болно. Тийм ээ. Дишиндо гэж орчуулж байна те. Явам гэдэг нь болохоор ин гэсэн үг шүү дээ. Дишиндо гэх тэгүнч юм шүү дээ. Тэгүнч тийм. Вьетнам буюу цорвоо. За энэ дээр ча гэж нэг үг байна. Вигяны ча гэж байгаа.
За энийг бол бид нар уншихдаа заагаар уншаад байдаг. Уг нь бол санскритээр бол чаагаар уншдаг. Гэтэ бид нар алгаар нь чивсэн болно да. Би ер нь зүгээр бодохдоо уншлахын дээр бид нар энэ к чаа гэдэг гэж уншихаар за чаа бол болж байна. К гэж уншихаар жоохон сонин санагдах юм болоо гэж боддог. Энэ важир гэж хэлэх гэдэг. Чакр гэж хэлэх чинь бас нэг. Тэрний оронд загар гэдэг нэг хилээ сурцсан тийм нэг юу нь байна л да бас. Нөгөө датцсан юм чинь нөгөө салахад хэцүү байдаг шүү дээ. За энэ бол жишээлх юм бол би сая тэр нэг их хурлын Португал байж хаад бүгд найрамдах Монгол ард улс гэдэг нэрэн дээр тогтох гэж ямар их одоо хүмүүс хичээл зүтгэжсэн датцсан хар багасаа үсгийн бид нар бүгд найрамдах Монгол ард улс бүх цолгоод бүгд найрамдах Монгол ард улсын Дархан авраг Бат Эрдэнэгээ цолдог бүгд найрамдах Монгол ард улсын Сансен хэсэг гэдэг одоо энэ бүгд найрамдах Монгол ард улсаа чинь Монгол олдчих юм бол энэ чинь бүх цолгоо хүртэл одоо барьчих чадхаа байх юм гэдэг ч юм уу те. Тэгэхээр юм өөрчлөхөд бас нэг хэцүү. Тэгэхээр нэг чаа гэж дуудана уу, заа гэж дуудана тийм ээ. Гианы чаа. Чаа гэдэг нь энэ дээр ямар утга явж байгаа нэхэд энэ бөгөөд гэж байна шүү дээ. Дан гэж төвдөр тийм. Тэрийг хэлж байгаа. Санскритийн чаа гэдэг бөгөөд гэдэг бол үгийнхээ ард явж байгаа. Үнэдийн ард. Дорж болон дулам гэж одоо Монголд бол ярьдаг шүү дээ. Дорж дулам хоёр сургууль ирсэн гэдэг тийм. Төвдөр бол одоо доржи дан дурмаа гэдэг ч юм уу тийм. Дан гэж хоорондыг салгаж өгдөг шүү дээ. Бас нэг хэлний онцлог байна. Санскритээр бол хойно байна. Тийм учраас энэ чаа гэж байна. Тэгэхээр Ведна, Сангья, Самскар, Вигьяни, чаа гэдэг нь одоо юу байж байгаа. Тэгэхээр энэ төвхийн дан гэж байна шүү дээ. Цорвоо дан, дүши дан, дүжид дан гэж. Энэ данны утгууд энэ хаана гэж юм хэрэг чаагаар явж байгаа. Тавигина чаа шунята гэж. Энэ бол одоо шунята хоосон гэж. За юм Ведна, Сангья, Самскар, Вигьяни, чаа шунята. За ингээд энэ явахаар цогжир буюу чуулган болон найрлагын зам үрд одоо бяцлалын одоо шат юм уу те өнгөрч байна. Одоо эндээс юу гэж байгаа юм гэхээр тондом карбон замын гомцол гэж байна. Тондмын одоо гомцол гэж байна. За юу гэж байна гэхээр за тондом буюу одоо энэ карбон замаас эхлээд одоо нөгөө ария буюу хутагт болж байгаа шүү дээ тийм. Тондом даваад павг таваад одоо дүүжих шүү дээ тийм ээ. За юм шарипутр гэж дээ. Евам гэдэг нь одоо түүн дахиад л одоо хэлж шүү дээ тийм. Энэ дээр болохоор евам гэж одоо түүнчлэн гэж тийм. Евам шарипутр гэж. Шаригийн хүүгүнэ гэж тийм. Шаригийн хүүгүнэ гэж. Сарв. За энэ бол бид нар уншлагын дээр дандаа гардаг тийм. Сарв. Энэ рагийн дараа басур зарлагдсан байна шүү дээ тийм ээ. Энэ ямар утгатай юм гэхээр ра үсэг маань энэ ра үсэг маань өөрөө их шиггүй явж байна гэсэн үг байна. Тийм их шиг амлаагүй гэсэн үг. Энэ хуучин Монгол бичгийн дээр бас амлсан гүйгүүлэгч амлаагүй гүйгүүлэгч гэж ярьдсан шиг байлаа. Монгол бичгийн сайн мэдхгүй болгоо ясгэж чадахгүй. Дэх нэг манай нэг 3 дахь багш очоод ярьсан яг санскритын дүрмийнх юм яригдаад байна. Дэвсгэр төгсг гэдэг гүйгүүлэгч ярьдсан тийм. Дэвсгэр гүйгүүлэгч дэвсгэр. Тэгээ сарав гэдэг маань ра усыг маань өөрөө их шиггүй тэгээ ва орж ийн гэсэн. Тэгээ сарав гэж уншиж байгаа. Хэрвээ энэ рагийн ра цэв тавиад ба тавьчих юм бол сарава болох жишээ тийм. Сарава болох жишээ. Энэ шууд залгцсан учраас сарав гэж уншиж байгаа. За эвом шари путр сарав дармах гэж тийм. Тэгэхээр шаригийн хүүгүнэ гэдэг. Шаригийн хүүгүнэ. Сарв гэдэг нь болохоор бүх тийм. Сарв бүх. Дармаа гэдэг нь болохоор энэ урт аатай урт аагүй ялгааг нь юу вэ гэхээр урт аагүй байх юм бол 1 тонн дээр гэсэн үг. Урт энэ шанган аа залгачаараа явж байгаа гэхээр дармаа буюу гэж дуудана шүү дээ тийм. Бид нар бол сухаа гэж уншдаг шүү дээ тийм. Уг нь бол сваха гэж уншдаг тийм. Сваха гэж. Уртаагаар дармаа гэж. За дармаа. Тэгэхээр бүх ном нягууд гэж тийм. Ном нягууд шунята.
Шуньята гэдэг нь домбоо тийм ээ хоосон. Тэгээ шуньята лагчин гэж байгаа. Энэ шуньята гэдэг маань өөрөө аагаар төгссөн. Тэрний дараа аа лагчин гэж байгаа яг нь. Аа лагчин гэж. Аа лагчин гэж. Тэгээ хоёр аа нийлэхээр уртаа болчдөг. Тийм учраас шуньята лагчин гэж унших болж байна. А энийг одоо төв дээр нь яаж орчуулсан байна вэ гэхээр цанид медва гэсэн юм шиг тийм. Цанид медва гэж. Лагчин гэж үг байна. Лагчин гэдэг нь болохоор цан сүмжээ сууны бижид жажуу гэж ярьдаг шүү дээ. Цан сүмжээ сууны бижид жажуу. За лагчин гэдэг нь лагчин гэдэг нь юмны одоо тийм шинж гэсэн үг л дээ. Шинж тэмдэг гэсэн үг. Чи нэг ямар хөө төрхтөө хүн ч гэдэг юм уу. Тийм чи ямар зүйл байдгийг хэрэг нэг тодорхойч хэлнэ шүү дээ. Тэр чи нэг одоо юу гэдэг жишээлбэл төвдөр сандлыг гүгя гэж нэрсэн байгаа шүү дээ. Бүкс тулаач гэдэг ч юм уу те. Сандлыг чи байдгийг тэр бүкс тулдаг юм чи сандал гэдэг чинь. Лагчин гэж байна шүү дээ. Тэгэхээр цанид гэдэг нь тэр нэг мөн чанар гэсэн. Лагчин гэдэг нь болохоор одоо тэр тодорхой цанид одоо байхгүй гэж лагчин. За тэрний дараа анууд бан гэж нэг уншиж болох юм тийм ээ. Анууд бан гэж уншиж. Тэгэхдээ бол энэ үгээр энэ ба гэдэг нь па гэж чинь санскритийн па. Тэгэхээр ан утпан За ан гэдэг нь болохоор юу гэхээр гагцэг буюу хорхийн дуу гэж ярьдаг тийм ээ. Үүсгэсэн огтор ан гэдэг нь. За утпан гэдэг нь болохоор мэдлэг, төрөх, үүсэх гэсэн тэр утга. Төрөх, үүсэх, утпана. Ан утпана гэхээр одоо юу гэж юм гэхээр төрөөгүй гэж. Тэгэхдээ энэ төрөөгүй гэдэг дээр бас өөр өгнөд байна л да. Жишээлбэл ажат шатруу гэж байдаг шүү дээ. Ажат шатруу. Мажада гэдэг шүү дээ. Мажада гэж байна. Ажат шатруу чинь нөгөө эцгийгээ шоронд хоолгүй орсоогоод хүлчдэг нөгөө хаан. Тэгээ бэмсаар анаа. Тэгээ дараа нөгөө нэг гимшээд одоо яах вэ гэхээр одоо юу гэдэг их нүгэл ийцэн бал гимшээд ахаараа яах вэ гэхээр бурхан багш одоо очиж юу яа бурхан багштай л нэг зөвлөгөө авъя гэдэг. Тэгээд гисэн чинь бурхан багшийг таньдаг хүн юм байна гэсэн нөгөө нэг эмчин гэдэг байдаг шүү дээ. Живак гэдэг баха тий. Эмчин одоо би тэгвэл чи одоо бурхан багшийг мэдэн чи надад дагуулаа явуулсан чинь харахгүй шинээр тэгээд нөөд чинь шүн унтаж чадахгүй ч л тий. Хүмүүс чи стресс татахаар унтаж чадахгүй шүү дээ. Унтаж чадахгүй аавгаа явуулчихлаа гэх. Тэр үед нь болохоор өөрийнх нь хүүн төрсэн байдаг тийм ээ. Өөрийнх хүүн төрөөд ажаа шатруу чи хүүтэй болоо. Тэгээд их баярлаа. Тэнгүүт аавгаа санаа. Ээжээсээ одоо намайг төрөхөд аав одоо ямар хөө байсан гэсэн их баярлж ирсэн гэдэг. Тэгээд аавгаа дурсаа. Тэгээд аавгаа шоронгоос гарах гэсэн чи аав найл хийдэ одоо юу яатсан байдаг шүү дээ. Таал болцсон байдаг тийм. Тэгээ аавгаа шоронд хийх учир шалтгаан бас нөгөө бэмсаар болохоор хаан ч юм болохоор бурхан багшийг хөндлөдөг те өглөө ийцэн байсан. Тэрийг болиулахын тулд нөгөө талын нөхдөд ажаа шатруу одоо юм гэх ятгасаар аавын яадаг шүү дээ. Одоо манайхаар бол нэг их том спонсортой ерөнхийлөгч одоо нэг шашны урслыг их дэмждэг байх нь одоо тэр ерөнхийлөгчийг болиулахын тулд одоо тийм үйл ажиллагаа явуулсан гэдэг. Тэгээд харахгүй шиг нөгөө ажаа шатруу чи айсан гэдэг шүү дээ. Бид нар одоо хаана явж байгаа нэг түнэр харахгүй явал бид нар одоо ойртож байна гэдэг. Ойртож байна. Живак чи наваа өөр газар руу дагуулаад яваад байгаа юм шүү гэх. Хаан үуч басаа тий. Одоо өөрийгөө хорлцох болов гэж айраа. Тэгээд явсараа галгүй хэлсэн чинь живак одоо бид нар хаана ирсэн гэсэн чи бид нар одоо яг бурхан багштай морилж байгаа газар байна. Тэгээд эн чинь чив чимээгүй шүү дээ. Хинч байхгүй шүү дээ. Гэсэн бүгдээ ингээд бяцлагыг суулжсэн гэдэг. Тэгээд одоо бурхан багштай бараалхаад одоо би аавыг алчлаа одоо яах вэ гэсэн чи аав ээжийг алах нь зөв шүү дээ гэдэг. Падам маань сачаа юм гэдэг шүү дээ. Аав ээжийг алах чинь зөв. Тэгээд нөгөө ажаа шатруу чинь
бурхан багш аав ээжийг алгасан зүг гэж би зөвчм хийсэн юм билээ гэж одоо сэтгэлэн таашаа тэгээд тэрний дараа аав ээж гэдэг чинь хин юм бэ гэж тайлбарсан гэж тий. Тийм байдаг шүү дээ. Тэрний бол ажат гэдэг нь болохоор мажаа гэж орчуулсан байна. Жад гэдэг. Одоо энэ дээр гарна л да жараа марна гэдэг. Жаа гэдэг нь болохоор бас төрөх гэсэн. Тийм учраас нөгөө жадак гэж үг шүү дээ тий. Жадак. Бид нар бол юу гэдэг вэ? Жадакийг монголоор жадак гэж үг шүү дээ. Цадик. Цадик гэж хэлдэг шүү дээ. Тэр одоо бурхан багшийн цадик гэдэг тийм. Цадик гэдэг бол санскритийн жадак гэсэн. Жадак. Тэгээ учраас төр дээр орчуулалтаа юу гэж орчуулсан бэ гэхээр гяраб гэж орчуулсан байна шүү дээ. Гяраб. Төрлийн одоо юу гэх юм төрлийн түүх гэж дараал гэж төрлийн дараал. Түүхээ болохоор төвдөд юу гэж орчуулдаг вэ? Жалрав гэж хэлдэг шүү дээ. Жалрав. Жалрав буюу хаадын дараал. Тэгээ ер нь бол одоо энэ Европт хэлсэн бидний зүгээр нэг хэлэхэд түүх гэдэг бол ердөөсөө хаадын түүхийг хэлвчдэг гэсэн. Өөрт нь бол. Одоо бол түүхээр одоо зөвхөн хаадаас гадна одоо нэг нийгэм бий тохиолдсон тэрийг бичдэг шүү дээ. Одоо тэдэн онд өсгөн зарлаа. Гандангийн тэдэн ламдар очиж ном уншсан ч гэдэг юм уу. Тэрний дараа өдөр нь одоо юу гэдэг түүхээрээ бүрэлдэхүүнээ огцорсон ч гэдэг юм уу те. Талибанууд одоо тэр юун руу Бамиягийн тэр одоо бурхан багш руу буудсан. Тэрний дараа одоо Буш одоо шууд талибануудыг устгасан ч гэдэг юм уу те. Одоо нөгөө бурхан шишнтэйгээ холбож тайлбарлах гэж ярьдаг бол те. Манай ламнар очиж түүхээрээ одоо огцруулсан шүү дээ гэж ярьж болох юм шүү дээ. Уг нь бол ном ийшээ жанлал зөвлөж уншижсэн те. За тэгэхээр жалрав гэж явдаг шүү дээ те. Түүх гэдэг бол хаадын түүх гэдэг те. Манай түүхүүч гэсэн тийм биш. Тэрний дараа тэр хаан гарч ирэв те. Тэгээд одоо ингэв. За жадак гэдэг юм болохоор цадик гэдэг юм аа. Санскрит үг юм байна. Цадик буюу жадак гэсэн үг. Цадик түүх те. Намтар гэдэг чинь бас одоо манайхан тэгэл намтар гэж хэлээд байдаг шүү дээ. Намтар гэдэг чинь тонилгчдын ялаа тийм тонилгсон те. За энэ утпан гэдэг нь болохоор мэдлэх, гарах, үүсэх гэсэн утга. Ан утпан гэхээр мажева гэж одоо төрөөгөө гэж. Анирут гэж. Анирут. Нирут гэж байна л да. Нирут, нирот гэж. Шил говид юм байна шүү дээ. Говид юм ба. Юм ба шээ те. Хорхин үнэн те. Хорхин үнэн болохоор юу гэж хэлэх вэ? Нирот гэж. Нирот. Говба. Хорхин. За энэ дээр болохоор нирут гэдэг нь болохоор гавба. Хоригдсон гэсэн үг те. Гавба. Нирут. Тэгээ нирут болохоор юу болчих вэ? Гэдэг маань үүсгэх. Тэгэхээр ис хоригдсон гэж те. Нирут ис хоригдсон. За тэрний дараа юу гэж хэлэхээр мала гэж байна. Мала. За амала гэж. Мала. Мал гэдэг нь мала гэдэг нь юу гэсэн үг гэхээр хэр гэсэн үг. Хэр тол гэсэн үг юм. Тол гэж орчуулж байна. Тол. За төвдөр юу гэж орчуулдаг вэ гэхээр дема гэж тийм. Дема буюу одоо хэр гэж орчуулдаг. За мала. Гэдэг нь үүсгэж чинь тэгэхээр хэр үгүй гэсэн үг тийм. Хэр үгүй. За тэрний дараа юу гэж ярих вэ? Мала вимала гэж тийм вимала гэж ви гэдэг нь болохоор вимала гэж тийм вимала. За энэ дээр гэдэг нь үгс хэлбэр тийм үгүй гэсэн үг. Вимал гэдэг нь яадаг үгс юм гэхээр хэр үгүй гэсэн үг. Хэр үгүнч юу ах нь үгүй гэж. Хэр үгүнч үгүй. Тэгэхээр хэр үгүнч үгүй гэхээр одоо хэртэй юм уу гэж одоо ойлгол тэгж болохгүй тий. Одоо юу гэхээр одоо юу гэдэг чинь бомба ямбалалгаа гэж хэлдэг шүү дээ. Тэр шиг одоо юу гэдэг хэр үгүй нүгүү гэхээр хэртэй юм уу. Тэгэхээр энэ тайлбар дээр бол юу гэж ярьсан байна гэхээр угаасаа хэрэггүй юм чинь
Хэртэй ч байхгүй. хэрнээс авцарсан ч гэсэн байхгүй. Тэр утга нь. Тэрнээс биш хэртэй гэсэн утга шүү. Одоо нэг далаа өгшөн дээр ярьж байсан мөшийн идэр гэж бид нар яндаг штэ. Лам эренбөчөө мөший байдаг гэж ярьдаг штэ. Лам дээрээс нэрнбөчөө мөший штэ. Лама эмба эренбөчөө маямба тэ. Эренбөчөө эмба лам чолтой лама эмба эренбөчөө эмба тэ. Нега маямба тэ. Тэгээ лама эмба эренбөчөө маямба эмба лама маямба гэх юм тэ. Тиймэрхүү мөший байж болно гэж. За тэгэхээр за тэрний дараа юу гэж байна гэхээр вимана. За тэрний дараа ануна гэж тэ. Ануна. Нүүн гэдэг нь болохоор юу гэж байна гэхээр одоо хомсдох гэсэн үг тэ. Хомсдох гэсэн үг. За тэрний дараа гэхээр хомсдох үг гэж тэ. Хомсдох үг. Төвдөр юу гэж орчуулж байна гэхээр врива гэж тэ. Врива гэдэг. За тэрний дараа сам гэдэг нь болохоор үнхээрийн гэж орчуулдаг тийм ээ. Төвдөр бол одоо сам гэдэг яндагвар зоби санжаа гэдэг шүү дээ. Самбик самбудда гэж тэ. Самбик самбудда яндагвар зогба гэж орчуулна. За үнхээрийн сам пурна гэдэг нь болохоор пурн гэдэг нь болохоор юу гэхээр одоо бүрэн одоо сампурн гэдэг нь болохоор ерөнхийдөө нэг утга нь болохоор сампурн гэдэг нь зогбоо гэсэн тугуулсан, дүүрсэн. За энэ дээр сампурн гэдэг нь болохоор ямар утгаар явж байгаа юм бэ? Дүүрсэн гэж тийм. Дүүрсэн гэсэн утгаар явж байна. Тэгэхээр дүүрсэн ч үгүй шүү дээ. Хорогдсон ч үгүй, дүүрсэн ч үгүй. За дахиад ихнээс нэг хараад тийм. Евом шариф бүттэр сарвдармаг шунята. За салгаад унших юм бол Евом шариф бүттэр сарвдармаг шунята лакчна ан утпана анирута амала вимала ануна сампурна. За төвдийн нэг хараад тийм ээ. Төвдийн хараад шарифу гэдэг. Шарифу гэдэр чөй тэмжид домбоо нийтдээ Санит метва, мачева, магава, тема метва, тематум, баралва метва, вирява метва, кома метва во. За тэгэхээр явам гэдэг нь болохоор ийм гэж тийм. Ийм шариф бүттэр. Шаригийн хүүбүнэ. Сарвдарма бүх ном, нэгод, шунята, хоосон, бүх номууд хоосон. Бүх номууд алагчна. Бүх номууд мөн чанар үгүй гэж тийм. За Анут пана бүх номнууд ис төрсөн төрөөгүй гэж тийм. За сарвдармаг анируда бүх номнууд хоригдсон үгүй гэж тийм ээ. Төрсөн үгүй хоригдсон үгүй гэж. Гарсан үгүй эсвэл одоо хоригдсон үгүй гэж. За бүх номнууд амала хэрэггүй гэж. За бүх номууд хэр үгүй үн үгүй гэж тийм. Хэр үгүйг нь үгүй юм. За бүх номнууд хорогдох нь үгүй, бүх номнууд дүүрэх нь үгүй гэж. За энэ дээр одоо юу гэж байна гэхээр томдом гэж ирсэн тийм томдом гэж. За энэ дээр энэ тайлбар дээр нь бол ингэж хэлсэн байна л да. Юу гэж хэлж байна гэхээр Махажан гэж одоо инкийн эрдэмтний тайлбар байна. Махажан гэж. Маха гэдэг нь их гэсэн, жан гэдэг нь их хүмүүн гэж. Махажаны тайлбар дээр одоо юу гэж хэлж байна гэхээр энэ салгаж ойлгох юм байна л да. Энэ дээр юу гэж нэхэр домбо, донит гэж тийм. Домбоны цанит медва гэж хоёр байна тийм. Тэрний дараа мажева магава гэдэг нэг байна тийм. Тема медва, тематум барлаа медва гэдэг бас нэг хэсэг байна. Биряо медва, гама медва гэдэг. Тэгэхээр хэд болж нэхэр 1 2 3 4 хэсгээс тогтож байна тийм. 4 хэсгээс. Хоосон мөн чанар үгүй гэж. За энэ одоо ямар тэр томломын үндэст үзгийн замын үндэст одоо ямар зүйлийн одоо мив буюу зоригдол одоо бодож байгаа бодол юм бэ гэхээр энэ дээр ингэж хэлсэн байна л да. Махажаны тайлбар дээр дунгал чөшөө жишээний жимэгва гэж хэлсэн байна. Дунгал чөшөө одоо димба шигээр тайлбарсан.
Домбооны цанил мэдва гэдэг нь болохоор зовлон чөшөө жишээ гэж биш үү те? Чөшөө жишээ гэж. Чөшөө гэдэг нөгөө нэг номын чөшөө. Ном мэд гэж одоо орчуулсан юм те. Чөшөө. Чөшөө жишээ гэж. Чөшөө жишээ гэж. Чөшөө жишээ гэдэг чи одоо бид нар мэдж байгаа шүү дээ. Нэг чөшөө жишээ гэдэг нь чөшөө гэдэг нь болохоор дотгон тий. Дотгон. Дотгоны одоо энэ хүслийн ертөнцийн номонд одоо тэрэнд одоо мэд одоо юу гэх. Тэрийг одоо мөн чанараар одоо юу гэхээр тэрний одоо томбоныг хэлж байгаа. Томбон гэж биш үү? Томломын энэ томбон гэж тийм. Тэр чинь томбон томбон юу гэж орчуулдаг гэлээ? Төвчгдгүн одоо томломын томбон тийм. Тэгээ чөшөө. Жишээ нь болохоор нөгөө хам гомоны гэж. Хам гомоны гэдэг нь хам гомоны гэдэг нь болохоор сүком сүмэл том байна. Жишээ. Жишээ гэдэг нь болохоор Жесү Шева гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Даган одоо мэдээ гэсэн. Эхнийх нь чөшөө нь болохоор Жидава шимд дохбаа гэж. Дараагийнх нь болохоор Жидар дохбаа гэж. Жидавад нь Жидар гэдэг үгээр чи өөр үг шүү дээ. Жидава гэдэг нь болохоор яг мөнчлэн. Жидар гэдэг нь болохоор одоочлэн. За ингэж тайлбарлсан байна. Эхний тэр домбооны цанид мэдва гэдэг нь болохоор дунгал чөшөө жишээний жим мэв гэж. Дандаа л дандаа л арга биш тэр махажаны тайлбартай бай. Тэрний дараа мажева магаппа гэдэг нь болохоор гүнжин. Гүнжингийн чөшөө жишээ. Хоёрын нийжийн нэгба гэж. За тэрний дараа темамето тематон барламето гэдэг нь болохоор лам. Тэ лам. За тэрний дараа бирева мето гама мето болохоор гобба. Гобогийн чөшөө жишээний нийж одоо нэгба гэж ингэж тайлбарсан. За өөр нэг юм тайлбар байна энэ жин метр гэдэг. Жин метр гэж. Жин метр биш юм байна. Гян метр юм байна. Гян метрийн тайлбар дээр бол одоо ингэж байна. За гян метрийн тайлбар дээр одоо юу гэж хэлж байна гэхээр цанид мэдва гэдэг нь болохоор юугаа хэлж байна гэхээр бүх номс одоо бүх номс нэгүүд бол одоо юу гэхээр нёмонби тийм ээ одоо Нисванисын тийм мөн чанар үгүй гэж. Нисванисын мөн чанар үгүй. Энэ юутай адилхан гэхээр огторгүй мөн чанар гэж байдлын адил тийм намхаа тийм огторгүйд мөн чанар гэж байдлын адил одоо юу гэхээр мөн чанар байхгүй гэж. Мөн одоо ариуссан мөн чанарч байхгүй. Ариуссан мөн чанар. Тематон барлаа гэдэг утгатай төстэй тайлбарлаж байна л да. За. Ерөөсө төрөөгүй юм чинь хоригдох нь ч үгүй гэж. Төрөөгүй юм чинь хоригдох нь ч үгүй гэж. За тэр тема буюу хэр гэдгийг юу гэж тайлбарсан байна гэхээр жин гян метрийн одоо тайлбар дээр хэр гэдгийг юу гэж тайлбарсан байна гэхээр жишээлх юм бол сүгзэн мэгшээ гэж байдаг шүү дээ. Дүрсийг баригч нүдний мэдрэхгүй байна шүү дээ. Энийг бол юу гэж хэлсэн байна гэхээр энийг тема буюу хэр гэж. Тэгэхээр энэ хэр гэж. Тэгэхээр энэ дээр түрүүний тайлбарсан тэр тайлбар явж байна да. Угаасаа хэр байхгүй юм чинь тий хэрэггүй байна гэдэг нь ч яах вэ? Байхгүй. Угаасаа одоо юу гэдэг? Угаасаа тууланы эвэр гэж байхгүй юм чинь тууланы эвэр ногоон гэдэг нь ч байхгүй гэдэгтэй адилхан тий. Угаасаа хэр гэж байхгүй юм чинь хэрэггүй гэдэг нь ч байхгүй. За энэ дээр нэг тайлбар нь болохоор ийм тайлбар байна. Тэр брева мето гама мето гэж байна шүү дээ тий. Брева буюу одоо хорогдох гэдгийг одоо энэ симжан гэж тайлсан байна. Симжан буюу одоо антис гэж.
Гамаа гэдэг нь юу гэж тайлбарласан юм гэхээр санжаа гэж тайлбарласан. Санжаа бурхан гэж. Тэгэхээр бурхан одоо нэг нь болохоор цаад утгаар болохоор нэг нь сож тийм ээ. Нэг нь одоо павтай. Одоо хотогт буюу одоо гигэрсэн тийм ээ. Гигэрсэн одоо бурхан омбор зовор санжаа. Омбор зовор санжаа. Тэгээд одоо зүгээр сож одоо санжаа. Гэсэн тэр утгаар гян метрийн тайлбартай байна. За тэрний дараа гэх нь уншия. Тэгэхээр энэ дээр юу гэж юм бэ? Тасмат гэж юм тийм. Тасмат гэдэг нь бол тийм учраас тэгээд ингээд гэсэн тэр утгаар явж байна. Тасмат таархи гэдэг нь ерөөсөө юу гэж юм гэхээр нийлээд тийм учраас гэсэн үг. Төвдөр бол юу гэхээр дийчэр гэдэг чинь юу вэ? Дедавана гэдэг чинь тийм. Дедавана дийчэр. Тасмат таархи тийм учраас шари путер шаригийн хүүгүнээ шунятаям. За шунятаям гэдэг нь хоосон чанарт шунятаям хоосон чанарт на рупам на гэдэг нь үгүй гэсэн үг шүү дээ тийм ээ. Рупам гэдэг нь болохоор дүрс гэж. Хоосон чанарт дүрс үгүй. Хоосон чанар нь өөрөө дүрсгүй гэж яана. Эсвэл хоосон чанарын агаараас дүрс үгүй гэж хэлж байна. Бас тэр. Эсвэл за энэ тайлбар дээр байна. За нарупо дүрс үгүй. На ведна. Амсураг на гэдэг нь үгүй. Ведна гэдэг нь амсураг тийм ээ. Амсураг үгүй гэж. На үгүй тийм ээ. Самгя гэдэг нь болохоор хурам түшээ. Хурам мэдл тийм ээ. Хурам мэдл үгүй. На самскара. За хурам үйлцэн үгүй. На викянам. За энэ дээр болохоор викянам гэж нэг тооноор явж байна л да. Тэрүүний дээр викянани гэж явжсэн шүү дээ тийм ээ. На викянам. Number 7 буюу одоо тийм мэдл үгүй. Тийм учраас шаригийн хүүгүнээ хоосон чанарт дүрс үгүй, амсураг үгүй, хурам мэдл үгүй, хурам үйлдэх үгүй, тийм мэдэх үгүй. За энэ дээр одоо юу явж байна гэхээр пумунга явж штэ тийм ээ. 5 цогцос тийм ээ. 5 цогцос. За эндээс эхлээд юу хэлж байна гэхээр тайлбар дээр гомломдоо гомцол гэж. Гомцол. Одоо бясаллын замд одоо бяслах тэр яс гэж. Бяслах тийм ээ. Гомлом. За тэгээд энэ дээр хоосон чанар дүрс үгүй гэж юу гэж юм бэ гэхээр одоо нямшиг штэ жэтэ биш гэж байдаг штэ. Нямшиг гэж байна штэ тийм ээ. Гомлом нямшиг гэж. Одоо яг гомломгийн үед бяслал үг. Нямбар шавыг гавсан үг тийм ээ. Одоо бяслах жаах үед юу гэхээр сүг лосгүй пумунга миннанга гэж. Тэр нь одоо юу гэсэн үг вэ? Яг гомломын үед одоо бяслах үед одоо юу гэхээр сүг тэргүүт нь 5 цогцос үл үзэгдэнэ гэж. Миннанга гэж. За зэрийг одоо энэ дээр хэлж байгаа. За тийм учраас юу гэж байна гэхээр сүг мэд, цорва мэд. За төвдөрөө юу гэж байна гэхээр шарибу гэж. Шарибу гэдэг нь шарибутер тийм ээ. За дедавана гэдэг нь болохоор тасмат таархи. Домбо нитла гэдэг нь болохоор шунятам гэж тийм. На рупум гэдэг нь сүг мэд. На ветна гэдэг нь цорва мэд. Түшээ мэд гэдэг нь болохоор на сангя, на самскара гэдэг нь дүжит мэд, на викянам гэдэг нь болохоор number 7 мэд гэж. За энэ дээр өөр. За түүний дараа